За баярлалаа. Энэ Динжимингийн энэ ойр орчмыг дулааны хангах энэ хийн газын асуудал бол маш удаан хүлээлгсэн чухал асуудал юм аа. Энэ зөвхөн Чингэлтэй Сүхбаатар дүүргийн иргэдийн асуудал ч биш. Энэ бол өөрөө Улаанбаатар хотын утааг бууруулах маш чухал нөлөөтэй. За тэгээд Улаанбаатар хотын барилгачлалт, орон сууцчлалт, хойд зүг рүүгээ тэлэхэд нөлөөлөх үзэм чухал төслөө гэж харж байна. Тэгээд ямар ч байсан гэсэн нэлээд удаж явж байна. Төр хөвөшлийн түншлэлийн хуулийн процесс давж явсаар хагаад ингээд эцсийн шатандаа ирж байна гэж ойлгож байна. Тэгэхээр энэ хариуцж байгаа албан тушаалтнуудад энэ ажлаа ингээд хурдхан шиг дуусгаад гэрээгээ тохироод ирэх худлаар оруулж ирээсэ гэж хүсэж байна. Энэ ажил нь ингээд хурдан явахын тулд нэг зүйл гарч ирж болцшгүй. Тэр нь энэ төр хөвөшлийн түншлэлийн хилцээс чи явсаар хагаад эрчим хүчний тарифын асуудал дээр очиж тулдаг. Тэгэхээр хувийн хвшил өөрөө оруулсан хөрөнгөө буцааж авахын тулд нөгөө талд нь иргэд болон бусад этгээдэд зарж байгаа эрчим хүчний үн тарифыг хэд байхаж энэ хөрөнгө оруулалтаа нөхөх юм бэ гэдэг зүйл дээр хилцээр явагдана гэж ойлгож байна. Тэгэхээр яг хариуцж байгаа энэ компани хүмүүс маань тэр санал өгсөн хувийн хвшлүүдтэй ярилцж байхад эрчим хүчний тариф дээр нь ямарваа нэгэн хуулийн ч юм уу дүрм журмын хязгаарлалт зохицуулагч байгууллагаас тавигддаггүй болов үүнийгээ судалж үзсэн бол тэрийг яаж координац хийж аливаа нэг асуудал үүсэхгүйгээр хугацаа алдахгүйгээр явуулах тал дээр та ямар гаргалгаатай ажиллаж байна гэж асуулт байна. За тэгээд энэ дулааны станц ашиглалтанд ороод эхлэхээр түүнийгээ дагаад манай иргэдийн тунд бас удаан асууж байгаа нэг асуултууд дахиж тавигдана. Тэр нь юу вэ гэхээр миний газар дахин төлөвлөлтөнд орох юм уу үгүй юм уу? Амны орон сууцаар байх юм уу? Аль эсвэл апартаментын ийм орон сууц болж явах гэдэг бүү энэ төлөвлөлт чинь хаана байгаа юм бэ гэдэг ийм асуултыг биднээс байнга асууж байгаа. Бид одоо үүнийг иргэдийн төлөөлөгчдийн хувьд бодлогын хувьд шийдвэр гаргаж явах цаг нь өнгөрөөд бас удаж байна. Тэгэхээр үнэн ажилд орё гэсэн би юм саналтай байна. Гэхдээ хэсэгжилсэн ерөнхий төлөвлөгөө гэж өмнө хийж байсан зүгээр нэг бичиг цаас болгоод орхихгүйгээр үр дүнтэй болгохын тулд бид иргэдээс өөрсдөөс нь санал авч коммуникац сайн хийх ёстой болж байгаа. Тэгэхээр үүнийг зүгээр захиргааны албан тушаалтнуудад хариуцуулаад орхих биш. Бид өөрсдөө улс төрийн албан тушаалтнууд сонгогдсон төлөөлөгч нар гэдэг утгаараа нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр ажлын хэсэг байгуулж энэ ажил руу анхаарая гэсэн ийм саналыг их баяр худлын дарагт тавьж байна. Би төлөөлөгчийн хувьд албан бланк дээр бичгээ хүргүүлсэн байгаа. Энэхүү саналыг хүлээж аваад ажлын хэсэг байгуулж өгнө үү. За мөн түнчлэн энэ ажлын хэсэгт хамтарч ажиллах төлөөлөгч нарыг бас урьж байна. Хамтдаа энэхүү зүйлийг хийгээд ард нь гараад явах юм бол бид нэр гэр хорооллын энэ асуудлуудыг цэгцэлж чаднаа. Дахин төлөвлөлт нь аль хэсгээр явах юм? Амны орон сууцны бүс нь аль байх юм? Хэрвээ бид амны орон сууцны бүсээ тодорхойлж чадах юм бол түүн дээрээ дараагийн дэд үтцүүдэд хэрхэн татах уу? Утааг яаж бууруулах уу? Гэх мэтчлэн янз бүрийн шийдлүүдэд бодлогын төвшөнд гаргах боломж өгөгдөж байна. Дахин төлөвлөлтийн бүсүүд маань бас тодорхой болчих юм бол ямар хувийн хвшлүүдтэй ямар санхүүгийн механизмаар хамтарч ажиллаж болох вэ гэсэн бодлогын төвшний ажлууд руугаа шууд ороход бас бэлэн болох юм аа. Тэгэхээр энэхүү ажлыг хийх ёстой. Гэхдээ энэ нь зөвхөн дээрээс доошоо бичиг цаасаар биш. Хамгийн гол нь газар дээр байгаа иргэдтэй хамтарч ажиллаж санал бодлыг сонсч хийгдэх ёстой ажил гэсэн утгаар би энэ саналыг гаргаж байна. За тэгээд асуултандаа хариулт авъя. Баярлалаа. За миний нэр Ганбаатарын Ванчиг Цэрэн. Би Дархмал эрчим хүчний дэд бүтц компанийн ерөнхий инженер. Одоогор бас гүйс сэхлийн албыг орлон гүйцэтгэж байна. За би мандуул төлөөгчийн асуултанд хариулт өгье. За яг одоогийн байдлаар за юуны түрүүнд би тарифын талаар хэлье. За мэдээж одоо яг өнөөдрийн байдлаар бол яг газын станц ийм тарифтай байна гэсэн одоо тариф манад өрдөхгүй байгаа. Бидний техник эдийн засгийн үндэслэл бүх судалгаанууд маань яг одоо мөрдөж байгаа. Одоо нөгөө
бидний эрчим хүчний тариф буюу 506 м2-аар тооцоонууд нь хийгдсэн байгаа. Тийм учраас энэ бол хийн дулааны станц, хийн дулааны станц маань одоо зөв нүүрсний станцаас маань хамаагүй мэдээж өндөр зардалтай. Яг хийн маань одоо нүүрснээс өндөр зардалтай учраас тийм учраас энэ дээр бол бид нар улсын татаас орж иж байгаа. Үүний хажуугаар бид нар бол эрчим хүчний зохицуулах хороотой бид нар одоо дараачийн тарифын асуудлыг бид нар ярьж зөрчилдөж явж байгаа. За яг өнөөдрийн байдлаар бол энэ станц маань би яг хэлсэн ерөнхийдөө бол улсын татаас шаардлагатай байгаа. Яг өөрөө яг ашиглалтын зарлаа дагаад явъя гэвэл 2460 төгрөг м2 гэсэн тийм тэзүүгээр тооцоо гарсан байгаа. Яг өнөөдрийн байдлаар та бүхэнд асууж хэлэхэд одоо амгалан дулааны станц бол 37,000 төгрөг гикалын одоо нийлүүлж байгаа бол энэ станц маань 168,000 төгрөг гикал нийлүүлэх тийм тооцоотой байгаа. За мандуул төлөөлөгч тодруулга 1 минут. Тэгээ яг наад чинь зүгээр тэзүүдээр тусгасан тоогоо хэлээд штэ надад. Би хэлээд байгаа нь хөрөнгө оруулагч чинь өөрөө буцаагаад бид нар ийм тарифаар байвал манай хөрөнгө оруулалт ингээд ашигтай болж нөхч болж байна гэдэг ийм зүйл хэлж таарна. Тэр үед нь та хэд аль нэг дундаа нэг тоон дээр уулзаад за тэгье гэсэн нэг тохиролцоонд хүрнэ дээ. Тэр тоогч нь манай энд зохицуулагч ямар байгууллага яаж хүлээн зөвшөөрөх юм бэ? Тэрнээс өмнө тэр шийдвэрийг гаргуулах юм уу? Тэр координацаа яаж хийх юм бэ гэсэн процессыг тайлбарлаад өгөөч гэж би асууад байна. За сайн байцгаана уу. Эрчим хүчний төсөл хэлбэрээр явуулсан зөвшөөрч бат зэрэг. За мандуул төлөөлөгчийн асуулт нэмэлтээр хариулъя. За энэ ийм хоёр том байгууламж ихгүй. Өөрөөр хэлбэл санхүүжилтийн схем нь маш тодорхой. Нэг нь хийгээр ажилдаг дулааны хийн станцыг барих, нөгөөх нь байгалийн шингэрүүлсэн хийг ууршуулах станц барих. Ийм хоёр асуудал байна. Тэгэхээр хувийн хвшлийн хувьд бол одооны мөрдөгдөж байгаа үн тарифын хувьд бол ямар нэгэн өөрчлөлт байхгүй. Өөрөөр хэлбэл хувийн хвшил хийгээ зарах гэдэг байгаа байхгүй. Байгалийн хийг үйлдвэрлэлд анхудаага нэвтрүүлэх гэдэг байгаа. Тэгэхээр байгалийн хийг зарах хувийн хвшил маань өөрийнхөө хэрэглэгчийг бэлдэх буюу хийгээр ажилдаг дулааны станцыг л барьж байгуулах гэдэг байгаа. Тэгэхээр хий станцыг бол Улаанбаатар хот өөрөө санхүүжүүлнэ. Харин хийг нийлүүлэх хийн байгууламж маань өөрөө хийгээ зарах ийм хувийн хвшлийн тодорхой бизнесийн модель яваад байгаа байхгүй. Тэгэхээр энэ төсөл төр бол үндсэндээ 3 хэсгээс бүрдэж байгаа. Нэгдүгээр хэсэг нь болохоор хийгээр ажилдаг дулааны одоо байгалийн хийгээр ажилдаг дулааны одоо дунд чадлын хамгийн том станцыг анх удаа барих гэж байна. Хоёрт нь шингэрүүлсэн байгалийн хийг ууршуулах станцыг анх удаа барих гэж байна. За шингэрүүлсэн байгалийн хийгээсээ дулааны станцыг холбох одоо хийн шугам хоолойг одоо анх удаа барьж байгуулах ийм ажил одоо явах гэж байгаа. Тэгэхээр энэ дээр бол хувийн хвшил өөрөөр хэлбэл өөрийнхөө хэрэглэгчдээр хийх хөрөнгө оруулалтыг хийн. Нөгөө талаас өөрийнхөө одоо байгалийн хийг зарж борлуулах л одоо үндсэн механизм явж байгаа. Тэрнээс үн тарифын хувьд бол одоогийн одоо хэсэгчсэн буюу дархмал одоо эрчим хүчний үн тариф дээр ямар нэг өөрчлөлт байхгүй. Одоогоор бол одоо метр квадрат нь 2000-аар явж байна. Тэгэхээр энэ үн тариф маань эрчим хүчний зохицуулах хорооноос хөдлөх тохиолдолд бол Улаанбаатар хот ашигтай ажиллах юм уу, татаасын хэлбэр өөрчлөгдөнө үү гэхээс биш хувийн хвшилтээр ямар нэг өөрчлөлт орохгүй л гэсэн үг.